Баян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага үзүүлж байна. Хүлэмжийн хий гэж юу вэ? Киотогийн протоколоор дараах 6 төрлийн хийг хүлэмжийн хий гэж тодорхойлсон. Үүнд нүрс хүчлийн хий, метан, азотын эсэл, ус фотоорт нүрс төрөгчүүд, перфоторт нүрс төрөгчүүд, гексафоторт хүхэр ордог байна. Эхний 3 буюу нүрс хүчлийн хий, метан, азотын эсэл нь байгалийн гаралтай хий байдаг бол сүүлийн 3 хий нь болох байгаль дээр анх байгаагүй буюу хүний хүчин зүйлийн үр дүнд тодруулбал ажил төрлийн хөгжлийн явцад бий болжээ. Гэхдээ хүний үйл ажиллагааны үр дүнд нүрс хүчлийн хийн 87% нь нүрс, шатхуун хэмээх шатах түвшээс, 4% нь ажил төрлийн үйл ажиллагаанаас ялгардаг байна. Хүлэмжийн хийний дэлхийн эрчим хүчний тэнцвэрт байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөө нь дулаар болох үйл явц байдаг бол агаар мандалт хүлэмжийн хийн инфра улаан дулааныг сансарт дэгдүүлгүй барьж байдаг нь дэлхийн гадаргуу болон агаар мандлын доод хэсгийн температурыг нэмэгдүүлж байдаг. Яагаад хүлэмжийн хий гэж нэрлсэн бэ? Хүнсний ногооны хүлэмж. Тэнд ногоог уруулахын тулд дулаан нөхцөл хэрэгтэй. Тиймээс хан дээврийг галгар уутаар хийдэг нь нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх гэж тэр. Учир нь нарны гэрэл хөрсийг дулаацуулдаг. Гэхдээ тэр дулаан буцаад гарах ёстой байтал галгар уутнаас болоод төгжигддэг. Түүний үр дүнд дулаан нөхцөл бий болж байгаа юм. Хүлэмжийн хий дэлхийн агаар мандалд яг ийм нөхцөл байдлыг бүрдүүлдэг байна. Тэгэхээр агаар мандалд очиж хуримтлагддаг хүлэмжийн хий нь дэлхийн үр амьсгалыг дулааруулахад нөлөөлж байгаа болохоос хүний эрүүл мэндэд хортой агаарын бохирдолтой огт хамааралгүй юм. Харин дээшээ дэгддэггүй. Хүний хүчин зүйлийн улмаас үүдэлтэй хорт хий бодисууд нь агаарыг бохирдуулдаг байна. Гэхдээ дэлхийн дулаарл энэ хിവэрээ үргэлжлэх юм бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Дэлхийн дулаарл сүүлийн 10,000 жилд тэг 10.1 градусаар нэмэгдсэн байдаг. Гэтэл сүүлийн 100-аас 200 жилийн хугацаанд дулаарл тэг 10.7 градусаар огцом нэмэгдсэн. Энэ чигээрийн үргэлжлэн дэлхийн дундч дулаарл 2 градусаар нэмэгдвэл түүнийг зогсоож чадахгүй байдалд хүрнэ гэдгийг судлаачид дүгнжээ.